Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүүн тэнхмээс сэтгүүл зүүн чиглэлээр суралцж байгаа оюутнуудын дунд бие ертөнц бүтээлийн уралдаан нэг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг. Тэгвэл энэ жилээс сар хүрээг өргөжүүлэн сэтгүүл зүүн чиглэлээр элсэн суралцахаар төлөвлөж байгаа ерөнхий боловсролын сургуулийн төгсөх ангийн сурагчдын дунд ногоон хөгжил миний нүдээр сэдвээр уралдаан зарлахаар болжээ. Уралдаанд нэрвэлсэн бүтээлийг утга санаа ур чадварын талаас нь сэтгүүл зүүн тэнхмийн багш нар болон туршлагатай сэтгүүлчдийн баг шүүн шалгаруулна. Сурагч бүрөө өөрийн хүссэн төрөлд бүтээлээ ирүүлэх болон оролцох боломжийг бүрэн хангаж өгсөн байна. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд хэрэгжүүлж байгаа энэ нь бол одоо бүх шатны боловсролын холбоог тодруулах, залгамж холбоог сайжруулах, залуу үеийнхэнд одоо мэрэгжлийн бэлтгэл болгох ийм зорилгоор хэрэгжүүлж байгаа юм аа. За 12 дугаар ангийнхан маань бол энэ жил ногоон хөгжил миний нүдээр гэдэг сэдвийн хүрээнд за эссе бичлэгийн уралдаан, за богино нэрэл бичлэг, видео бичлэгийн уралдаан, мөн фото зургийн уралдаан гэдэг энэ төрлүүдэд бол бүтээлээ ирүүлэх юм боломжтой байгаа. За тэгээд энэ сэдвийнхаа хүрээнд одоо 12 дугаар ангийн сурагчид маань оролцоод эсseгээ бичээд, ирээлийн уралдаан, фото зурагт ороод эсвэл 3 төрөлдөнд гурваланд нь оролцох боломжтой байгаа. Төрөл тус бүртээ 3 байр шалгаруулж өргөмжлөл мөнгөн шагнал болон Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүүн хөлбөрт эхний 1 жилд 20-50% хөнгөлөлтөд суралцах эрхийн бичгээр шагнана. Бүтээлийг 4-р сарын 24-ний өдөр хүртэл Отгон тэнгэр их сургуулийн сэтгүүл зүй олон улсын харилцааны тэнхимд хүлээн авах учраа сурагч та бүхэн өргөнөөр оролцоорой.